Сайн байцгаана үзэгчдээ өөртөө итгэлтэй дотроосоо гэрэлцсэн бүсгүй танд зориулсан бэлтгэн өргөдөг гэлээ хат нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар танд хүрэхэд бэлэн болсон байна. Та бүхэнд энэ сайхан оройн мэндийг мөн хамтран хоёр хөтлөгчтэй энэ сайхан оройн мэндийг хүргэе. Ингээд яг одоо бид бүхэн студидд зочноо хүлээн авах болно. За энэ хүн бол Азтай хүүхэд сангийн тэргүүн хадагтай Төгс Амгалан. Төгс Амгалан таныг студид ирж байна. За сайн байна уу? Сайн байна уу? Оройн мэнд хүргэе. Баярлалаа, оройн мэнд. За Азтай хүүхэд сангийн тэргүүн Төгс Амгаланг манай үзэгчид маань Мисс Төгс Амгалан гэж ер нь бол мэднэ. За нөгөө үзэгчид маань болохоор Аз Рич буюу Аз Молын гүйцэтгэх захирал гэдгээр нь бас мэдэх болов гэж бодож байна. Оройн мэндийг хүргээ урилгыг хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн баярлалаа энэ сайхан нэвтрүүлэгтээ орж оролцуулсанд. Мисс гэдэг тодтолтыг илүү дэлгэрүүлвэл. Яг би яг бас өөрийгөө мисс гэж хэлүүлэх ясан. Зүү ясны хэрэг мөн үү биш үү мэдэхгүй байна. Зүү ясны байна. Мэргэжлийн загвар өмсөгч юм уу яг мэргэжлийн мисс бол биш л дээ. Яг нэг эмэгтэй хүн болж төрсний хувьд за тэгээд бүхэл охтуудын хувьд нэг мисс болох юмсан, гоё телевизээр гардаг жүжигчин болох юмсан, гоё биетэй загвар өмсөгч болох юмсан ч гэдэг юм уу тийм нэг хүүхд тохны сэтгэл зүрхэнд нэг тийм хөөрхөн гинэн мөрөөдөл байдаг шүү дээ. Яг тэр мөрөөдлийнхөө биелүүлэхээр нэг зориг гаргаж хэлсэн алхамлалтай юм л. Miss Mongolia 2015 онд Канадын Торонто хотод хамгаалагдсан Miss Globe тэмцээнээс 2 номинацид шалгараад 2 тэтмийн эзэн болоод хүрч ирсэн ба. Тэгэхээр сангийнхаа талаар танилцуулж. За яг одоо ингээд миний хийдэг ажил гэх юм бол яг дандаа л хүүхдтэй холбогдолтой ажил гэдэг тийм. Манай би өөрөө яг Азрич компани гүйцэтгэх захирал гэдэг. Тэгээд яг ингээд нэг юу гэдэг чинь нэг их боловсралтай ч юм уу, нэг их мундаг ч юм уу болохоор гүйцэтгэх захирал хийгээд амаг үгүй л дээ. Энэ бол миний ээж аав хоёрын залуу нас хүч хөдөлмөрөө зориулж ирсэн босгосон энэ бол бизнес байгаа. Азтай хүүхэд сангийн хувьд бол манайх яагаад яг энэ сан одоо өөрөө би бол үүсгэн байгуулсан. Тэгээ яагаад үүсгэн байгуулах болсон бэ гэхээр нийгэм рүү хандсан ажлуудыг бол маш их хийдэг байсан. Тэгээд хязгаарч тэгтээ түүний бас нэг зарлдгүй. Тэгээд миний бас тийм нэг багын хүсэл мөрөөдөл ч юм уу тийм нэг хүмүүсийг нэг баярлуулчих юмсан хүн нэг хэрэгтэй юм болчихсон нэг хүнд авахаасаа илүүтэйгээр өхийн тийм нэг гайхамшиг байдаг шүү дээ тий. Нэг хүүхдэд нэг бэлэг өгөхөд тэр хүүхдийн нүдэнд гэрэлцэж байгаа тэр оч тэр жигнэсээ зүртгэлээс нэмсгэж байгаа нэмсгэлэл намайг хөвөлдөг байсан. Тэгээ энэ үднээсээ яг юм албаасаар Азтай хүүхэд сангаа байгуулад энэ тал руугаа ажлууд хийж байгаа. Өгөхийн гайхамшиг гэж ярьж байна л да. Тэгэхээр Төгс Амгалан өөрөө уддын одоо шашны багштай ийм хүн байгаа. Тэгэхээр ер нь бол хүн хэрвээ өөр хүмүүжлтэйсэн бол миссийн тэмцээнд орчлоо гэдэг хэвлэлийн бай болоод баг PR-даад ингээд өөр байх байсан болоо гэж бодож байна л да. Би яг эмээ өвөө дээрээ хүмүүжсэн л дээ. Баг байхасаа эмээ өвөр хоёр маань хоёулаа бас их том хотод тавилгаадын хүүхдүүд байсан. Тэгээ тэр утгаараа яг эмээ маань тэр бурхдуудыг өвлж аваад маш тийм шүтлэгтэй сайхан хүн. Надад одоо юу гэдэг өдөр хаалгын тэм сайхан ардын аман зохиол сургамжтай өгүүлбэрүүдийг хэлж өгдөг. Дээрээс нь эмээ маань өөрөө нар гарахаас өмнө босоод 108 удаа сонж мөрөгдөг. За тэгээ цайгаа чанаа цайгаалныхаа дээжийг бурхандаа өргөдөг тийм. Тэгээ яг энэ хүн энийг хаажууд ингээд хүмүүцсэн болооч тэр юм уу тэр зүйл яг миний ингээд бүр ингээд хүн чанарт минь чих юм уу тийм ээ. Бүр шингээстэй. Тэгээ яг тэр л үеэс одоо хүртэл би нэг удаа ч таслахгүйгээр 108 удаа сонж мөрөгдөв. Өглөө алган. 108 удаа сонж мөргөд дуусахад нэг 12 минутанд туссан. Ингэж таалт юм уу? 8, 18, 28. Сонж миний сонсноор сонж мөргөх тэрхүү одоо сонж мөргөхөд бас хүний одоо бие бэлтрээр бас наа тэр чинь тасал хөдөлгөөн болж байгаа шүү дээ. Сонж мөргөх хөдөлгөөний дан ганцхан буддингүй ухаанаар тайлбарлахаас илүүтэйгээр бас юм шинжлэх ухааны талаар тайлбарлах юм бол сонж мөргөх хөдөлгөөнд 200 гаруй гимнастик элемент багтдаг. Хүний хуян шар ус, за тэгээд хүний үе мөч, за тэгээд өөр хүний стрессийг бас сайхан тайлах нь байна. За эмэгтэйчүүдэд маань бас маш гайхалтай өр нөлөө үзүүлдэг. Тэр юм бол хэвлэгээрээ хийж тархахгүй. Сонж мөрөхөд бол хамгийн эвтэйх нь бол гудас, эсрэг гудас. Эсрэг гудсыг гоё цэвэр даавуугаар хатарлаад эсрэг гудсан дээр мөрөх бол хамгийн эвтэйх доо. Тэгээд 108 удаа мөрөх юм чи бас ингээ эрэх тоолчл зүгээр байдгийн. Ягаад тэгэхээр одоо тоолж яхад ингээд мөрөгж явахдаа тэр мөрөгж байгаа акшныг зүгээр ингээд 1 2 3 гэж тоолж өгөхөөс илүүтэйгээр гоё тарнуудыг
гоё майнуудыг уншиж буян хураавал зүгээр. Тэгэхээр ингээд нөгөө нэг тарнаа уншмаар байдаг. Бас тоолмоор агаад байдаг. Эрхээ эргүүлэнгүүт Тэгэхээр ингээд эрхээ гартаа барьчихгод нэг удаа мөрөглөө бослоо. Эрхээ нэг удаа эргүүлэх нь шүү дээ. Тэр ундаа сайхан майн микс уншаад. ямар майныг өдөр тутамдаа уншдаг вэ? За би бурхан багшийн магтаал те миксмиг уншдаг л да. Өдөр одоо юу гэдэг ажилдаа ирэх замдаа ч юм уу эсвэл машиндаа явж байгаа хугацаанд бол байнга тарны өчмөдийг сонсож авдаг. Одоо хинтэйгээ амьдарч байна. Хань жилтэй болсон уу? Бүр хүүхдтэй хизээ болъё гэж төлөвлөж байна. Тэгээд гэр бүлээ танилцуулна. Одоогор бол яг тусдаа гарсан нөхөртэй. За нөхөртөөгөө асуухтай их учиртай суусан л да. Одоо Монгол уламжлалт бас байдаг шүү дээ. Дээр үедэд гэсэн өндгөн сүү тавих ёслол тийм. Хоёр хүүхдийг тий одоо хоёр хүүхдийг баг балчир байхад нь удамсуудаар за тэгээд нас хичээл бие махбодыг нь харж агаад тааруулаад сонгож суулгадаг шүү дээ тийм ээ. Шинжилгээноос тайлбарлах юм бол гэр бүл салалт гадаа ганцхан Монголд гэхгүй тий дэлхийн нийтээр бас хүмүүсийн анхаарлыг хандуулж байгаа бас их хурцсан асуудал байгаа. Тэгээд хүмүүс ялангуяа Европын судлаач нар юу гэж байгаа гэхээр юу гэж үзсэн гэхээр Монгол уламжлалт их зөв байсан юм байна. Хүүхдүүдийг тэгээд баг балчир байхад нь ямар нэгэн нийгмийн харилцаанд ороогүй сэтгэл санаа нэвтрээгүй байгаа дээр нь юу гэдэг товлоод төлөвлөлт суулгаад тэгээд ингэж суулгасан гэр бүл юу гэдэг бие махбод ч юм уу бие физиологийн бас үүдэлтэй хайр дурлалаас илүүтэйгээр одоо жишээл шатаж одоо дурлсан дурлалаас илүүтэйгээр юу гэдэг тогтвортой бат бөх удаан хугацаанд өргөжлөлтийн байна гэж бас судлаад энийг судалдаг байсан мэлээ. Тэгэхээр л сайхан уламжлалт яс цаашаа энийг бас бид нар ирээд харах зүйтэй болоо гэж бодож байна. Гээд ингээд шатаал хүн дурлжүүл яах вэ? Өөр хүн. Тэгээд бүр сая бол нэлээ тааруу ярьлаа шүү дээ. Тэгэхээр хитэн настадаа нөхөртөөгөө сүйд өндгөн сүү тавина гэж байна тийм. Хитэн настадаа өндгөн сүү тавив. Тэгээд одоогоор хамтран амьдраад хэдэн жил болж гин гэсэн үг үү? Тэгээ юу? Тэгээ нэг гэрт ороод 18 настадаа нэг гэрт орж ирсэн. За одоо бараг 10 жил болох чинь л да. Тэгээд хүүхдийг бол хараахан төлөвлөөг байгаа. Мэдээж нөхөр бол анги хийштэй хүүхдийг бол тийм ээ. Тэгээд би юу гэж боддог вэ гэхээр хүүхэд одоо жишээлбэл би одоо гарахад тийм ээ. Ээж хүн маань бас оюун санаагаа бас дээрээс нь бие махбодоо бас сайн бэлдсэн байх хэрэгтэй. За тэгээд зүгээр нэг бодыг сүйдэ болоод тэнгууд нэг ажил ихтэй байдаг тийм ээ. Хүүхдэд анхаарал гаргаж чадахгүй бол тэр хүүхдээс төдийлөн бас хэрэгтэй хайрыг халамж хангаж чадах уу? Бас дээрээс нь өөртөө хэрэгтэй боловсролыг бас эзэмшиж чадах уу гэдэг асуудал байна л да. Тэгэхээр нэг их тэрэнд бол яарахгүй маш сайн бодолтой хандах хэрэгтэй. Дээрээс нь яг нэг бие махбодын хайр дурлалт нь юу гэсэн хэрэг зүгээр л шунал ч юм уу тий шунал тачаалдаг гэсэн үг л дээ. Гэтэ яг үнэндээ бол тэрийг ингээд ажиглаад сэтгэлээ ингээд номготгоод барьж чадах юм бол хөө оюун санаанаас ч юм бол илүү зөв үйлдэл гарна. Тэгэхээр түүнийгээ сонсоод тэр тал руугаа илүү хөгжүүлээд яваад тэгэж босгосон амьдрал бол мэдээж бат бөх дээрээс нь насан үрд буюу өхөө хөтөл хамттай байж чадах сайхан бат бөх харилцааг бий болголоо тийм ээ. Төгс амгалангийн хувьд бас докторийн зэрэг хамгаалж байгаа тийм. Энийг сонирхолтой. Монгол уламжлалаар, өв уламжлалаар илүү. Надаас ерөөс хүмүүс асууж байгаагүй. Айгуу сонирхолтой асуулт байгаад. Би энэ талаар ярих дуртай л да. Яг сая ч гэсэн ажилласан багтаа би ингээл будын шашин ч юм уу Монгол уламжлалаар яриад байгаа. Миний судалж байгаа зүйл их юм бол Монгол соёл л да. Монгол уламжлал, Монгол соёл. Тэгэд Монгол уламжлал, Монгол соёл гэдэг маань буддын ухаантай бас заашгүй сүлжсэн байдаг л да Монгол ухаан маань. Тэгээд энэ маань ерөөсөө л тийм зөв амьдрах. Одоо жишээлбэл хэдий ингээл миний хувьд тийм ээ багасаа ингээл олон орноор явдаг, олон янзын хоолунд идэл, олон янзын гоё гайхамшигтай зүйл үзэн. Гэхдээ жоохон бахтал бодог л ш. Гадаад явах юмсаа их гоё. Гадаад сандардаг бол их гоё ч гэдэм үү те. Тэгээ юм үзэж одоо юу гэдэг нүд тайлсан те. Буцаал нөгөө Монгол гэдэг зүйл маань ямар ирэх юм бэ нэ те. Дээрээс нь Монгол хоолунд хэдий гоё гоё амттай гадны хоолой л ч гэсэн Монгол хоол хүнс бас ямар сайхан агуу байна. Бид нар бас их сайхан өв уламжлалтай ард түмэн юм шиг байна. Цагаа одоо юу гэдэг жилийн 4 удаагаар хоолыг иддэг тийм ээ. Жишээлбэл хавар одоо яг хаврын ч юм уу цөмийн үйлрэл аль болох хураасан одоо мах буюу одоо борцыг хэрэглэдэг тийм ээ. Яагаад гэх юм бол хураасан борц одоо борц маань ямар яадаг хэрэг яг хадгалсаар бүтэн үйлжингээ хадгалаад яг хаврын цагт идэхэд нөгөө хий шар бадгана гэж ярьдаг шүү дээ. Хийг маш сайн барддаг байх нь. Дээрээс нь тэр хадгалж байгаа тэр борцуулгасан бах маань эмийн чанар нь бас илүү сайн өсдөг. Бэлчээрийн аж ахуйтай тэгээ дээрээс нь 500 гаруй төрлийн эмийн ургамал иддэг молын бах гэдэг бол Монгол хүний бие физиологид хамгийн сайн тохирсон зүйл.
хувцсны талаар ярив. Намайг аль баг байхад л аз хүүхдийн дэлгүүр гэж сонсогддог байсан. Одоо ч гэсэн чи үйлчлэгдэггүй. Аз их дэлгүүр өргөжөөд аз моол болсон байгаа. Тэгэхээр дэлгүүрийнхаа талаар танилцуулаач. Ер нь одоо намайг баг байхад л гэхээр хичнээн жил үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Яг хүмүүс бол аз хүүхдийн дэлгүүр гэдэг нь сайн мэднэ л дээ. Аз моол болоод өргөжөөд үйл ажиллагаа өргөжүүлээд 2 жил болж байна. Яг манай толгой компани бол Азрич гэдэг компани байдаг. 25 жилийн түүхтэй надтай ч зөв компани байгаа. Тэгээд хүүхдэд бол их сайхан л да. За тэгэл хүүхдийн хувцс гэдэг ингээл цаанаасаа цаанаасаа хайр хүрэн нэгдүүтэй, дээрээс нь маш гоё өнгөлөг. Өдөр болгон тэр гоё дэлгүүртээ ороо тэр уур амьсгалыг харах болгонд ингээд нэг сэтгэл сайхан сэргээд нэг хөнгөрөөд сайхан болж идэг. Тэгэд бас нэг сайн үеийн үрээр ч гэх юм уу бас юм сайхан зүйл, сайхан ажлыг эрхлэн явж байгаа их баяртай байдаг. Тэгэхээр манайхаас аз оёлын үйлдвэр гэдэг оёлын үйлдвэртэй. Тэгээ оёлын үйлдвэртэй үйлдвэрлэх бас үлгий байдаг л да. Хүмүүс бол сайн мэдэх байх, чанарын ч гэсэн мэдэх байх тийм ээ. Тэгээд юу вэ гэхээр олон орнуудаас л одоо хувцас авчирдаг тийм ээ. Тэгээд хамгийн гол онцлог юм бол бүх багийн борлуулж байгаа компаниудаа гэрээтэй аль биесний одоо франчайзинг болон дистрибьюторын гэрээтэй байдаг. Энэ нь ямар давуу талтай гэх юм бол тухайн одоо онд тийм ээ хамгийн юу гэдгийг тренд болж байгаа, мод болж байгаа загвар яг цаг алдалгаа оруулж ирдгээрээ давуу талтайгаа нэг хувцас маань бүтэн коллекцээр орж ирнэ гэсэн үг л дээ. Манай амнажингийн өмсөн шиг ийм хөөрхөн даашинзуудыг бол зөндөө өмсөж өссөн байх гэж бодож байна. Бага насны одоо хувцсны одоо загвараас ирэл. За би бага байхаас над ерөөс өнгөдгөө одоо ч одоо харин ээж маань надад дандаа хормот хувцас өмсөлдөг байсан. Хормотоо гэдгээр одоо чил талаач ч юм уу юу бүх тийм ээ. Яагаад тэгэхээр эмэгтэй эрэгтэй хүн хоёр ч өөр шүү дээ. Эмэгтэй хүн бол чил энергийг үйлдвэрлэдэг тийм ээ. Эрэгтэй хүн бол энергийг үйлдвэрлэж чаддгүй. Тэгэхээр гой сайхан эмэгтэйг хараад тэрнээс энергийг хүн эрэгтэй хүн одоо юу гэдэг авч юм уу сорж амьдардаг гэсэн үг л дээ. Тэгэхээр эмэгтэй хүн өрөөлж одоо өөрийгөө арчлах хэрэгтэй ханаа гундаж болохгүй тийм ээ. Яг тэр энергийг үйлдвэрлэж байгаа болж шүү дээ. Тэгээд энэ маань ямар учиртай гэхээр Монгол гэр гэдэг чинь дугуй тий. Дугуй гэр тэгээд дээрэс нь орохдоо ингээд нар зүв тойроо буцаа гардаг шүү дээ. Хязгаарч баган дундуур гардаг. Энэ бол нэг энергийн урсгал. Одоо нэг хэсэнд одоо илүү хөтөлхөх хөгжөөд байгаагаар бол фэнкшүү байхгүй юу? Яг тэрнтэй адилхараас хормотой хувцас гэдэг манаас зөв энергийг ялгаруулж идэг. Хормотой хувцас өмсөх болохоор бас нөгөөтэйгөр нөгөө нэг муу газраар бас явж болтгоо гэдэг ч юм уу тий. Тэгэлгүй яг эмэгтэй хүмүүс ч өөрөө ариун нандин зүйл шүү дээ тийм ээ. Муу газраар явж болохгүй, муу үг хэлж болохгүй, сэтгэлдээ муухайг бодож болохгүй тийм ээ. Хүний амьдрал гэдэг чинь бас нэг хугацаатай шүү дээ. Төрхөөс ахуулаад өөхөх хүртэл бидний амьсгал болгон тоо хэмжээтэй хязгаартай тийм ээ. Бидний яслах нас дээрээс нь амьдрах өдөр хүртэл хэмжээтэй тийм. Тэгэхээр энэ багаан хэмжээ багаан одоо хугацааг ашиглаад сэтгэл дотроо дандаа үргэлж сайн сайхан зүйлийг бодож бясалгаж явбал хүний амьдралын зам мөр үргэлж гэрэлдэж явах гэж боддог. Хүүхдийн хувцснууд бол ингээд загварууд нь хувьсж байгаа ч гэсэн эргээд буцаад ингээд 1970-ад оны загвар эргэж орж ирж байна гэдэг чинь гацтай хүүхэд цангаас бас лекц зохион байгуулдаг гэж сонссон. Тэгэхээр энэ лекцээр мэдээж загварын чиг хандлагыг ярихгүй л ахaltaа. Тэгэхээр ямар сэдвийг хөнддөг юм бол? Сая хувцсны талаар ярьлаа шүү дээ тийм ээ. Хувцас л мэдээж чухал. Хэдий чухал байлаа ч гэсэн бас хувцас хайрыг орлохгүй, хувцас хоолыг орлохгүй. Тэгэхээр хүүхдийн өөрийнх нь төлөвшлийг багаас нь зөв зөвтэй тавьж өгөх хэрэгтэй л дээ. Ээж аав хоогийг сонсдог байх тийм ээ. Ээж аав хүндэлдэг байх жишээ нь манай зүгээс манай сангаас бол би өөрөө бас багшийнхаа хийдтэй хамтраад хүүхдүүдэд эцэгхийн ачийг хариулах уу, ихтэйлийн анд нөхрөө хайрлах уу. За тэгээд Монгол уламжлал ахан дээдсээ яаж мэдлэг хүндлийг асууя те. Энэ талаар бол сурвалж зохион байгуулалтын үн төлбөргүйгээр эцэгхийн ачийг хариулах уу бэрх гээд тэртээ 2500 жилийн тэртээ бурхан багшийн тэм сургаал байдаг л да. Бид нар сургалтандаа бас яг баталгаатай их сурвалжаас нь шууд мэдчилгээ бэлддэг байгаа. Тэгээд энэ сургаалыг айлдснаар хүүхэд одоо ингэдэг шүү дээ. Миний хөө чи онц сур те. Онц сурах ёстой. Аль эсвэл үүдээ чи ээж аваа хайрлах ёстой ч гэдэм юм уу. Тэгээ нөгөө хөө чинь ингээ ямар ч утга санааг нь ойлгохгүйгээр ингээ тэр тулгаад байгаа юм шиг тийм ээ. Бас төдийлөн бас сайн хүлээж авдаг бол энэ талаар ойлгуулад бол яагаад ээжийг хайрлах ёстой юм. Яагаад гэвэл их хүн чамайг 9 сар тийм ээ. Гизэндээ тэгээд элдв зүйлээс хайр халамжаараа хамгаалаад ингэж өсгсөн байж гэдэм юм уу. Яагаад заавал онц сурах ёстой. Онц сурснараа чи ээж аваа хачиг хариулж байгаа ч гэдэм юм уу. Энэ талаас нь илүү хүүхд ойлгуулад бол хүүхэд гэдэг маш ухаантай амьтаа. Тэгэхээр дараагийн сургалт хязээ зохион байгуулагдах уу? Тэгэхээр 4 5 гарах юм болов уу? 5
5 давхрынхаа зааланд 4 давхрынхаа 4 давхрынхаа зааланд зохион байгуулагдаж байгаа тий. Хизээ зохион байгуулагдах уу? Нэгсэн үзэгчтэй хандаад хэлчихэл та. Энэ 6 сард ч юм уу те 7 сар дахиад зохион байгуулах уу? Ахиж бол ер нь зохион байгуулна. Бид нар бол бүртгэлийг яг Азмолын албан ёсны фэйсбүүкээр бүртгэж авч байгаа. Тэгээд бүртгэл хүсэлтэй хүмүүс саналаа илгээж хэдэн хүүхд бүрдэж чинь тэр үед нь тухайд нь явуулна л да. Тэг хичээлийг бас би өөрөө зааддаг л те. Яг мэрэгжлийн модern шашныг ухаанч тийм ээ. Лам бас заадаг байгаа. Бас хүүхдийн баяртай холбоотойгоор хүүхдийн одоо хүслийн шаар хөөргөх бас ажиллагаа болсон шүү дээ. Хүүхдийн баярт зориулаад бас нэг сайхан буян үлдчихээ. За хүүхдийн баярын наанаас бурхан багшийн дүүц өдөр алдгийн сайхан нэг буян үлдээ. Дээрээс нь хүүхдийг багаас нь хүнийг эмнэрх ёс тийм ээ. Хүнийг хайрлах ёс. За тэгээд нийгэмд зөв зөвтэй хүн байх талаас нь төлөвшүүлэх гэсэн үднэс энэ хүү арга хэмжээ зохион байгуулсан. Хүн болох багасаа хөлөг болох унагаасаа гэдэг шүү дээ тийм ээ. Тэгээд хүүхдүүд маань их дуртай байсан. Хүслээр шигнээд бөмбөд шаараад ишээ хөөргөн нэхэр хүүхдүүд аюу хөрхөн тийм ээ нүдэн анжаагаал том үнээс илүү залбираал тийм ээ. Тэгэл ингээд зарим юм сонсож байгаа байхгүй би тэгэхэд миний ээж аав машинтаа олгож өгөөрэй. Тий би том болоод гоё тийм хөл мөгчин болно ч тийм үү тий. Эсвэл би тийм нэг гоё бөмбөг авмаар энэ хүүхдийн баяраар гэдэг юм уу. Дандаа тийм нэг гэрэл гэгээтэй тийм нэг сайхан хүслүүдийг өсчихсэн. Тэгээд энэ бол их сайхан энергитэй. Бас хүүхдүүдийг зөв зүйл рүү дадуулсан их сайхан үйл ажиллагаа болж өнгөрсөн л доо. Зочны маань нэр төгс амгалан нэрнээс нь хүртэл нөгөө ээж аав нь бодож нэрлсэн болоо гэж би бодлоо. Яагаад төгс амгалан гэж нэрийдсэн бол яагаад энэ хүмүүжлэр хүмүүжүүлсэн бол бас урт үснийх нь учир нь тайрдгүй шалтгаан бас нэг байдаг болооч гэж би гадраллаа. Би нэрэндээ их хайртай. Миний нэрийг миний өвөө өгсөн. Өвөө маань их нямбай, гарын уртай, их тийм номтой хүн байдаг л та. Тэгээд төгс төгөлдөр амар амгалан байхыг бэлэгдэж надад өгсөн болоо гэж боддгийн. Тэр утгаараа би ийм сайхан нэрийг одоо авчаад энэ нэрийг бас аль болох өндөр дөргөөд ариун сайхан байлгах юмсан гэж хичээж авдаг л та. За өсний хувьд тэгэл яг тухайсан зүйл байхгүй л гэхдээ бол эмэгтэй хүн урт төстэй байх нь илүү сайхан харагдах болоо. Дээрээс нь бас Монгол уламжлалын хашуудад тийм нэг сайхан ингээд 3 давсан урт гэзээ ингээд шүлжээ явдаг ч гэдэм юм тийм ээ. Тэр утгаараа ажил дээр бол ажлын цагаар бол байнга л үсээ шүлжсэн байж тийг. Тэрийг бол харсан. Дээрээс нь төгс амгалангийн арьсан их гоё гэрэлцсэн тийм цайвар тунгалаг байдаг нууцны юм болоо. За яг гоо сайхны жор гэж юу яах вэ? Гэхдээ бол би гоо зөкслөн зүрх сэтгэлээс гардаг юм болоо гэж боддог. Хүн сэтгэл дотроо хэдий сайхан бодлыг бодож аваад тийм ээ. Оюун бодолтой хэдий эрэг сайхан зүйлийг бясалгаж аваад бас тэр гоо зөкслөн гэдэг бол аяндаа өөрөө гараад ирэх болоо тийм ээ. Хөө өөрөө ер нь сэтгэл санаагаа сэтгэл зүгээ өөрөө төлөвшүүлж гэх юм уу хөгөлж чадах юм бол би организм чи би махад өөрөө тэрийг дагаа шүү. Бас ямар нэгэн одоо хоолнд хүнсэн би хязгаарлалт ч юм уу, дайет ч юм уу, эсвэл мацаг барих ч юм уу тийм зүйл байгаа лөө. За мацаг барих ч одоо юу гэдэг дайет бол барьдгүй, хоолны бэлэн бол барьдгүй. За мацаг барихын тал дээр бол би яг сарда 4 удаа тогтмол цагаал гэдэг. Шиний 8, шиний 15, шиний 25. За тэгээ шиний 30 гэдэг яг 4 өдөр байдаг л да мацаг барил зохино гээд тэгээ ингэж мацаг барьснараас хүн урт наслах боломжтой гэж шинжилгээ ухаанчдын бас гаргасан бас судалгаа хийх юм байлээ. Яг миний хувьд бол яг ингэж би дан цагаан болтой ч юм уу альсвал би орд мах идтгүү альсвал би орд давс сэргэлдүү ч гэдэг юм уу альсвал цагаан будаа ч юм уу гурил хэрэгдүү гэдэг байдгүй л те бүхэл хоолыг талархалтайгаар иддэг. Яагаад тэгэхээр миний ээж орнод нэг сургасан. Багаас нь намайг гадаадын орнуудаар их давуулж авдаг. Тэгэд гадаадаар явж чаас ингээд хүүхдэд алгатаа тохирсон хоол олдохгүй сайн зээл хоолн шүү дээ тийм. Тэгэд би төдийн болгоо ингээд идэж чадахгүй. Тэгвэгээ сууж идэг гэсэн гоё зөвхөн жимсэл идэл ингээд сууж идэг. Тэгээд ээж ором нь юу гэсэн хэрэг миний охин нэг энэ хоол гэдэг бол соёлоо. Чи тийм ээ хүний хийгээд сэтгэлээ гаргаад хийгээд өгсөн хоолыг би тийм юм мэддэггүй. Би энийг мэддэггүй. Эсвэл би ийм мэдж чадахгүй гэд суул энэ бол маш бүдүүлэх хэрэг. За тэгээд дээрэс нь хэдий ээж аваар нь мөнгөөрөө тийм ээ гэртээ мах ч юм уу ногоо ч юм авлна гэхэд тэр махыг бий болгох гэж тийм ээ одоо нүүдэлчин ястаршил за малчид маань яаж өвснээс сарга газар малаа бэлчээж яаж тэрийг хариулж өсгөж үржүүлж авч явж гин энэ мэдлэнгээр будаа гихтэл тийм ээ хүн бас өвдгöd авсан юм усан дотор төвдөг шүү дээ тийм ээ гих мэдлэнгээр
түүж байгаа учраас чи хязгаарч хоолыг битгий олж байгаараа бас үлдээж болохгүй шүү. Бүх хоолыг сайхан талархалтайгаар идэж явах хэрэгтэйгээ сургасан. Тэгээд бас нэг Монголд ч бас нэг хүнсний аюулгүй байдал гэж нэг хамгийн амар зүйл шүү дээ тийм ээ. Тэгэхээр манай багш манаас юу гэж хэлдэг гэхээр ямар ч хоол байсан жоохон цэрлэмэр ч юм уу чамд жоохон бохирч юмс нэгцэн үед ариун умаахан ч юм уу тий хэлээд тарны уншаад идэж байгаараа тэгэх юм бол хоол чинь тийм ээ хор биш эмийн чанартай олно гэж хэлжсэн. Тэгээд нэг бол ариун умаахан Цэжлээд авъя. Хэлдэг ягаад ч нөгөө сөрөг энергиуд маш их байна л да. Стресстэх, нервтэх зүйлс Улаанбаатар хотод их байна. Тэгээд сөрөг энергиний газар ажилладаг тийм үйлчлэгийн газар ажилладаг. Энэ сөрөг энергиэс өөрөө яаж чөлөөлөгддөг вэ? Өөрийгөө яаж цэвэрлэдэг вэ? Би мэдээж яг гэгэрсэн хүн ч юм уу бурхан бодтой биш үү тий. Надад бас стресстэх, уурлаг бухимдах зөндөө. Та ялангуяа миний ажилладаг сектор буюу үйлчлэгийн салбарт бол ингээд үнэхээр аргалаад хэвээр хэлээд бас ойлгохгүй хүмүүс зөндөө шүү дээ тийм ээ. Тэр болгонд бас ингээл би ч үл ингээл юу ч болоо юм шиг суугаад иж ингээл өгүүлтэй. Бас гомдох үе байна, бухимдах үе байна. Заримдаа бас нэг ам мөрөх үе байна зөндөө. Хамгийн гол нь тэр бүхнээсээ миний энэ юу гэдэг мань мэгзэм тарин уушах тийм ээ. Өөрийгөө дотоод сэтгэлээ бясалгаж чадсанараа сэтгэлийн амар амгалан байдлаа арай илүү хурдан буцаад хэрэндээ орох ч юм уу хадгалж чаддаг. Миний яг өдөр болгон уншдаг тарин хэм бол юм байт юм л да. Нэмэт зэвэ төрчин жанраас дэмэж чимби вамбо чамбиян дудуу малуу чамжаа цамбид ганжаагийн зүгчин цохоо гээд энэ маань болохоор нэгзэмэлтэй одоо бүхнийг одоо ариун сэтгэлээр ивэгчтэй чанараас бурхан очрон бурхан гээд чухал басан дөрвөн бурханд аврал одуулж байгаа ийм нэгзэм байгаа. Энийг бас өдөр болгон уншиж хэвших юм бол гинтийн аваар усал ч юм уу саад бэрхшээл юу гэдэг энэс хамгаалж чадна. Тарин гэдэг бол маш их хүчтэй. Тэгээ тарин гэхээр одоо юу гэдэг альч одоо зүгээр шашны тарин гэж болно шүү дээ тийм ээ. Хамгийн гол нь тэр тарины маань өөрөө одоо тийм долгион гэдэг юм зүйлийг явуулдаг юм гаргадаг юм. Тэр нэг сөрөг эрчим хүч ч юм уу сөрөг долгионыг нөгөө тарин маань нэгцний одоо юу гэдэг эрэг долгионоор долгионыг ингээд уншснаар тэр сөрөг долгионыг нөгөө эрэг долгион өөртөө уусаа шингээд замрууд байхгүй болчдаг гэсэн. Тэгэхээр юу гэдэг манайха ярьдаг штэ нэг жоохон эвүүхэн мууц үед нэг хараадаг ч юм уу аль нэг сэтгэл хүнтэй мууцнаар эвөөснэгдээд яана хүнтэй муучлаа одоо яана гаг байгаа ч гэдэг юм те энэ үедээ яг тэр одоо сөрөг бодол руу одоо тэр хүн намайг муухай үгээр хэлчлээдэ гэдэг бодол руу анхаарлаа хандуулахгүйгээр сэтгэл дотроо бясалгаад сайхан байн тармигддаг мэддэг маань микснаа уншиж чадах юм бол маш сайн бясалгаад тоолоод тарин тоолоод уншиж чадах юм бол нөгөө сөрөг энерги эрчим хүчийг бол ингээд даалгалаад өөртөө шингээд алга болчихно гэсэн үг. Хоёр тэгж уншдаг маань байдаг уу? Үндэ байхгүй. Би яг ингэж Монгол яс заншил соёл уламжлалаа ингэж хадгалсан залуу эмэгтэйг би амьдралдаа анх удаа харж байна. Ягаад ч юм залуу гэдээсээ сонсоод энэ зүйлийг хүлээн зөвшөөрч яг Монголын будын шашин энэхүү одоо бясалгал тарныг мэдчих хэрэгтэй юм байна гэдгийг суралцах хэрэгтэй мэд гэдгийг би бүр үнэхээр сайн ойлгосон. Би бол нэг маань нэг бол оройцсон үед бол байнга уншдаг тэр нэг дөрвөн мөртэй. Танис хоёр гэж нөө тий. Оо тий. Арай өдөр явах одоо нэг аюул тий аюул хар зүйлээс хамгаалсан таринтай хамгаалдаг тарин юм аа. Яг ингээ ярьсан чи манай үзэгчд гайхаж байгаа хэрэг юу одоо ингээд яриад байна гэж. Хамгийн гол нь яг хүн өөртөө яг дотроо ихтгэл үнэмшилтэй байна гэдэг бол үнэхээр бахархалтай өөрийн гэсэн ихтгэл үнэмшилтэй зоригтой тэмүүлэлтэй байна гэдгийг бас нэг жишээ юм шүү гэдгийг бас та бүхэндээ харуулах гэж байгаа. Түүнээс биш заавал та нар маань уншиж нэгзэн удаа уншиж явах хэрэгтэй биш ээ. Заавал 108 сунах гэнэ. Санч мөргөх ястай гэж хэлээгүй юм шүү. Сунахаас бас илүү л тасгал тийм ээ. Тэлгүй яг одоо жишээлбэл одоо орчин үеийн хурдтай хэмнэлтэй амьдралд бол байнга ингээд фитнес яваад юм уу, жимд яваад ч юм уу цаг зав зориулаад явах боломж байхгүй шүү дээ тийм бүхэнд. Дээрээс нөгөө талаараас энэ цаг заваас илүүтэйгээр бас мөнгөний асуудал. Тэгэхээр бас энийг маш гоё зөв боломжтойгоор бас ашиглаж болж байгаа юм л да тийм ээ. Хайртай дотны гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа байж авах хугацаанд сонж мөргөөд бас чинь өөр дүн нь бол яг л адилхан баг илүү тийм ээ. Одоо би хэрэг хүүхдтэй болох юм бол охиндойгоо ижилсээд авах тийм ээжүүдийн хувцас ч юм уу загварлын тийм хувцсууд байгаа юм. Тэглээ яг надад чи их гоё асуулт байна. Манай дээр яадаг гэхээр одоо хамгийн жижигэн жишээлбэл 6 сартай хүүхдэд хараад хамгийн том жишээлбэл надад таардаг. Тэгэхээр яг 6 сартаас 25 нас хүртэл бол арьс мэрийн хувцас ирдэг. Тэгэхээр хүүхдэд сонгосон хувцас ээжүүд маань хөвчлээ өөрөө өмссөн бас явж идэг. Тэгээ надраас зураг явуулдаг л да. Танаагаас авсан талаач өмссөн гадуур хаага ерөөсөө олтойгоо яг хүснээрээ хувцачлаа шүү тийм үү те.
тиймэрхүү зүйлүүдээ сонсох сайхан байдаг. Одооны хүмүүс чинь бараг л 14 5 та хүмүүс яг ингээ гадуур явхад бараг начиг битээ ч юм уу бас болцсон гэдэг. Тэгэхээр магадгүй 13 4 настай хүүхдийн тас руу ороод бас руу хоцчихлаа юм байна. 6 сарын 1-ийг ер нь яаж өнгөрүүлдэг гэсэн бэ? Өнөөдөр бас хүүхдийн баяртай холбоотой ярьж байгаа юм чинь. Хүүхдийн баяр гэдэг бол өөрөө бас хүүхэд баярлаж өнгөрөх ёстой баяр байдаг шүү дээ. 6 сарын 1-ний баяр чинь хүүхдүүд хамгийн дуртай, хамгийн сайхан баяр шүү дээ. Тийм ээ. Одоо ч гэсэн том болсон ч гэсэн тийм ээ хүүхдүүдийг баярлуулаа явж хахад хамгийн сайхан санагддаг. Би жоохон байхдаа бол хөвчлэн эмээ өвдөр очдог байсан. 6 сарын 1-нд. Тэгээд эмээ өвдөр очихоор эмээ өвн маш гоё хоол цаавнд бэлдсэн байдаг. Тэгээд дээр үе дайрдагч наа буудыг хорхоо гэдэг ч юм уу буудч гэдэг юм уу тийм ээ. Гоё эдэн ундаа бэлдээ. Тэгээ эмээ маань нэрх болгонд аюу сайхан хөрөөлөө хэлээл үнсээл явуулдаг бэлэг өгөөд тийм ээ. Тэгээд гадуур явдаг байсан гэхээс илүү дээр эмээ өвдөр л их очдог байсан юм байна. Тэгээд би бас нэг юм зүйлийг хэлнээс наглаа да. Юу гэхээр орчин үеийн амьдралын хэв маягаас шалтгаалаад дээхэн үеч бол ингэдэг байлаа шүү дээ тийм ээ. Ээж автайгаа эмээ өвтэйгээ хүүхдүүд амьдардаг байсан. За ээжээ ажилдаа явцсан байгаад бол эмээ өвгийн сайхан сургаал гэдэг зүйлээр хүүхэд хүмүүждэг байсан бол одоо бол яасан хэрэг бараг л ер нь эмээ өвтэйгээ амьдарч байгаа гэр бол их ховор хүүхдийн хүмүүжил гэдэг зүйл энэ дээр хамгийн их бас алдчихж байгаа юм болоо гэж боддгийн. Дээрээс нь бас нэг олон өрөөтэй болохоор хүн болгоо хүүхдийн тусдаа өрөөтэй, аав ээжийн тусдаа өрөөтэй болохоор хаалгануудаа сайхан дотроос нь тойжлаад уулзахгүй. Уулзлаа гэхэд ширээний ард бүгдээр уцаа бариад саардаг тийм. Олон асуудал шүү. Тийм одоо дээр үед чинь ингэдэг байлаа штэ одоо юу гэдэг сошиал медиа ч юм уу утас фейсбુક хөгжөөг байхад эмээ өвгийн ярьсан тэрний гоё үлгэр томог ардын аман яриа тэгээс сургамжид өгүүлэлүүд ямар мундахан ухаарал харилдаг байсан бэ те. Одоо ер нь ингээд бодож байхад ингээд эмээ өвгийн тэр ярьдаг байсан тэр аман ардын аман зохиолоод миний амьдралын яг мөн чанараараа ирсэн байгаа байхгүй юу? Бүх самглан бол өнөөдөр бидний хүндэтгэн өрсөн хүндтэй зочин яхахгүй мөн байлаа. Цаашдаа юу хийж бүтээх вэ гэдгийг мэдхийг хүслээ. Төгс самглангаас ямар тийм сайхан ажлууд өрнөх болоо. Баярлалаа. Маш сайхан асуулт байна. Хүний мөрөөдөл, хүний зорилго гэдэг бол их чухал шүү дээ, тийм ээ. Тэгээд цаашдаа бол хийхээр төлөвлөсөн маш олон сайхан ажлууд байгаа. Гэхдээ минийхтэй хамгийн их баримталж авдаг зарчим юу вэ гэвэл хүнд хэрэгтэй зүйлийг л хийж бүтээх юмсан гэж хүний амьдралын цаг мөч богинохон. Тэгэхээр аль болох хүнд хэрэгтэй сайхан зүйлүүдийг хийж авах юмсаа л гэж боддог. Юу ч хийж болно. Гэхдээ тэр нь хүнд хэрэгтэй байх хэрэгтэй, тийм ээ. За баярлалаа. Төгс амглан өнөөдөр бас яг өнөөдөр гэхгүй урднаас уулзаад танилцсан. Тэгэхээр үнэхээр бүр алмаараа дангаагаад ямар гоё юм бэ гэж бодож байсан. Нэршээ хугацаа дуусгүй нэ. Ингээ өндөрлөө. Ер нь сургалт авъя. Хүүхдийн лекцэн дээр бүгдээ гурав яв. аав ээжигээ ядаж ажиллах болсон. Ингээд өнөөдөр бид гурвын хувцас болоод нүр бодолт өөрч юм бас таалагдсан байх гэж бодож байна. Миний сайн таалагдчихсан. Миний хамгийн дуртай өнгө ягаан чирмэл байгаа хоёр өнгө. Баярлалаа. Өнөөдрийн бидний хувцсны сонголтыг танд таалагдуулах гээд Bond Boutique-ийн хувцсыг сонгож өгсөн байгаа. Үнэхээр сайн харагдаж байна. Үс засалт нүр бодолтыг болохоор гема салон, 3D гема салон харагдсан байгаа. Бидэнтэй хамтран ажилладаг байгууллагуудаас маш их баярлалаа гэж ийм үзэсгэлэнтэй болгож өгдөг. За баярлалаа. Тэгээд энэ үзэсгэлэнтэй бүр илүү үзэсгэлэнтэй харагдуулах үүднээс цэцэгт мэдлэгээний хамт олноос танд бас Лили цэцгийн баглааг илгээсэн байна. Баярлалаа. Ямар сайхан юм бэ? Цэцэг аавны ч ерөөсө бодоогүй байсан. Цэцэг аваагүй. Үнэхээр сайхан санагдаж байна. Их баярлж байна. Тэгээд ер нь телевиз сэтгүүлч гэдэг бол нийгмийг одоо хүмүүсийг тийм ээ нэг урагш нь бас нэг хөтлж алхаж идэг соён гэрүүлэгч нар бас агуулгч нарын болоо гэж дотроо бодож авдیں۔ Тэгэхээр энэ сайхан мэдээллийн хэрэгслэр дандаа ганцхан шар мэдээ ч юм уу тийм ээ явуулгүйгээр аль болох хүний сэтгэлийг баясгасан, мэлнийг нээсэн тийм ээ хүнд мэдлэг болж чадхууч мэдээллийг хөргөж авахыг хүсээрөө. Тэгээд мөн бас
сая хэлсэн шүү дээ тийм ээ. Гима салон. Лонд бутик. За эцэгт мэдчилгээ. За мөн дээрээс нь гэлэн хатны нэвтрүүлэгч баг хамт олонд бүгдэнд нь аз амжилтыг хүсье. Аз амжилтыг. Брэнд өгч баярлалаа. Маш их баярлалаа. За ихөө өнөөдрийн нэвтрүүлгийг маань чимсэн бүсгүйтэй дахин маш их баярлалаа. Мэдээж үзэгч та бүхэндээ талархлаа илэрхийлье. Ингээд гэлэн хат нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн эрхэм үзэгчтэй баярлалаа. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Баярлалаа. Бүгдээ зураг авах үлээ. Ямар гоё өнөртөө цэцэг вэ? Харин гоё өнөртөө.